Эрхэм хүндтэй үзэгчид, уншигчид та бүхэн сайн байцгаана уу? Сайхан өвлжиж байна уу? За өнөөдөр одоо олонний хүсэлтээр Өвөр Монголын хөвлийн бүлгэлийн онц урс ном танилцуулах чинь гэрээсэн тулаан та бүхэндээ Нагуун Бэлэг багшийн Ман Сичингуатай одоо хамт найруулан зохиосон Сэтгэж ба амьдрал гэсэн номыг дахин танилцуулъя. Энэ ном саяхан Өвөр Монголын Бөөжингийн үндэсний хөвлийн хоройгоос 2000 төгрөг хөвлөд одоо бол маш цөөн үлдээд байгаа. За энэ номыг одоо танилцуулах үед би өнөөдөр нөтрийн өрөөнд асуусан 100 хүн дотор хариулж чадсан би энэ номын нэгийг бэлгэлье гэсэн. Олон хүмүүс хариулж чадсангүй. За тэгэхээр бол юу харуулж ийн вэ гэхээр үлчтэй. Эрүүл мэндийн болоо сэтгчийн талын мэдлэг бидэнд маш их хумс байна. За энэ дотор юу бичсэн байна вэ? 1989 он яг одоо намайг төрдөг жил штэ. Олон улсын холбоот байгууллагын дэлхийн эрүүл хамгааллын зохион байгуулалтаас эрүүл чихрэх буюу одоо эрүүл бүтэн гэдэг шинэ ухаалтан олгож өгчээ. Тухайд уг нь бол одоо биеийн эрүүл бол одоо энэ эрүүл өндөр очиж байцаасаар одоо энэ хүний эрүүл байна тийм ба. 5 цол одоо 6 сав ер нь тэр хамаагүй эрүүл хөмжигдлийн эрүүл. Гэхдээ бол 80-аас оноос хойш биш болсон шүү. Ямар вэ гэвэл эрүүл чирэг бол зөвхөн өвчин өмөхгүйгээс явдал бишээ. Харин бие махбодын эрүүл, сэтгчийн эрүүл, сайн сайхан нийгэм зохицох чадвар ба ёс суртахууны талаархын эрүүл чихрэг явах таа ажилласан байна. Иймээс бие махбод сэтгч нийгэм зохицох чадвар, ёс суртахуун бүр эрүүл чихрийн ухаатууны хамар хөвчин юм. Тэгэхээр энэ одоогийн нийгэмд 2500 гаруй төрлийн шинжилгээний салбар чорын ганц сэтгцийн хүн бүртээ нягт харьцаатай шинжилгээ гэж хэлсэн байна. Тэгэхээр Нагуун багш бол одоо маш мундаг өмч хүн мөн одоо гадаадад одоо их бас дэлгэрсэн энэ сэтгцийн эмчилгээний одоо нэг заслыг уламжлалт Монгол ангаах ухааны одоо сэтгцүүдээр яаж домыг одоо ашигладаг байсан бэ гэдэг талаас яаж хүнийг зоригжуулдаг байсан бэ? Ямар зан чанартай хүнд, ямар орчин тойронд өссөн хүмүүст нь ямар одоо зүйлийг хэлж өгдөг байсан бэ гэдэг талаас нь одоо маш сайхан явагдуулж байна. Тийм учраас бол Нагуун багшийн одоо энэ сэтгчийн эрүүл мэндийн талаархын зүйл бол маш олон түмэнд хүрсэн байдаг. Гэхдээ нэг одоо хэцүү нь бол Нагуун багш бол өөрөө бас хэлж байгаа. Би бол эмч хүн. Тийм ээ. Тэгээд зарим хүмүүс одоо юу ч хэлэх хүлээн авах чидийн төвшнөөс юм уу да. Манайх ч одоо нэг лам хард мөргсөөрөөс урчихсан юм уу. Тэгээд одоо хүний хүндэлж байгаагаа заавал нэг илэрх хэлбэр гаргана гэдэг байдаг юм уу? Эдгээр зүйлүүд нь бас Нагуун багшд одоо бас жоохон буруу нөлөө тусгал гаргасан болов уу би хувьдаа боддог юм аа. Гэтэ энэ номын хувьд авчвал одоо алууны өмлөгдөх одоо хилчээ төрлийн байдал бол жаахан одоо ийм явчийн өнгөрөх байх. Өнөө явчтай явж ирж би бодож байна. Тэгээд одоо түрүүхэн бас Бөөжинд энэ элэгтэй сургуулийн хүрээ хөвчөнд одоо бас энэ ажиллагаа явагдсан байгаа. Тэгээд энэ номыг зарим хүмүүс бас 100 зоос 200 тэр үн өсгөж исэн. Дахиж өвлсөн байгаа шүү. Одоо нэг үн өсгдөг улсуудад би бас өөрийн бодлоо ярья. Багсаа өсгөл болчих ч тэ одоо дэндүү. Манай нэг бүлэг улсууд их ам муутай. Их хүний муу ёрлдог, ирээдүйн ёрлдог. Энэ ном дахиж хөвлөгдөхгүй гэн шүү гэд ярьдаг. Судрын чуулган дахиж хөвлөгдсөн байна. Тийм байна уу? Монгол хэлний тол дахиж хөвлөгдсөн байна. Амаа алгуулаад гоё байна уу? Бити тэгж яраарэ. Би одоо Өвөр Монголын